Та далд ухамсар гэж юу вэ? Яаж өөрийнхөө тархийг програмчлах уу? Яаж rewiring буюу дахин програмчлах уу? Яаж одоо өөрийнхөө хувь тавилангийнхаа эзэн нь байх уу? Яаж одоо кармаг яаж устгах уу? Яаж одоо өөрийнхөө бага насны травмаг эдгэх үү? Яаж одоо өөрийгөө одоо амжилт руу, сайхан амьдрал руу хөтлөх вэ? Яаж өөрийгөө өөрчлөх вэ? Яаж энерги өөрчлөх вэ гэдэг иймэрхүү чиглэлийн сэдвүүдийг би энэ сувгуудаараа үн төлбөргүй заадаг байгаа. Тийм учраас танд хэрэгтэй мэдээлэл байх болов. Тийм учраас яг одоо subscribe дарж манайх удаа нэгдээрэй. За ингээд эргээд орцгой сэдвэр байгаа. За астрономи үүнийг бол бид нар хамгийн чухал буюу элбэг дэлбэгийн одоо бэлэгдлийн өдөр гэж нэрлэдэг байгаа. За бид тийм учраас одоо бид нар одоо энергүүдийг бид нар нарны элчнээс бид нар маш их энергүүдийг авдаг. За тэгээ бид нарын одоо наран сүлжээ хүрд гэж бид нарын биедээ 7 хүрд дотор наран сүлжээ хүрд гэж байдаг тий. Зүрхэн хүрдний доод талд нь наран сүлжээ хүрд гэж байдаг. Тэгвэл энэ наран сүлжээ хүрд маань өөрөө шавшир өнгөтэй байдаг. Тэгэхээр үүнийг бид нар алтан нартай зүйрлдэг тий. Тэгэхээр энэ өдөр юу хийж болох вэ? Сайн сонсоод аваарай. Бас бусадтайгаа шеэрлээрэй гэж хүсмээр байна. За тэгэхээр энэ өдөр бид нарын хамгийн ихний хийх ёстой зүйл бол анализ. Тэгэхээр одоо жилд 12 сар байдаг. 12 сарын тэн хагас нь өнгөрсөн. 6 сарын 21 хүртэл 6 сарын 20 хүртэл бид нарт оны эхний 6 сар буюу тэн хагас нь өнгөрчлөө. Тэгэхээр энэ оны 6 сард эхний 6 сар таны 1 сарын 1-нд та магадгүй мөрөөдлөг бичсэн байх, өөрийнхөө зорилгыг бичсэн байх, 2026 оны зорилгыг бичсэн байх. Тэгвэл энэ 26 оны зорилго бичсний маань эхний 6 сар нь өнгөрчлөө. Тэгвэл таны аль зорилгууд биелсэн, аль зорилгууд нь биелээгүй. Одоо цаашид юу хийх хэрэгтэй? Таны энэ 6 сарын хугацааны өдрүүд рүү эргээд харах юм бол ямархуу өдрүүд өнгөрөв? Дандаа ер нь баяртай өдрүүд их байв уу, гонигтай өдрүүд их байв уу? Танд ямар хичээлийг заах гэсэн өдрүүд байваа гэдгийг маш сайн анализ хийх хэрэгтэй. Хэрвээ бид нар анализын үе шатыг алхасгал юм бол бид нарт одоо төдийлөн сайн өөрчлөлт ирэхгүй. Та нар маань мэдж байгаа ямар компани захирлууд компанида заавал тий санхүүдээ үйл ажиллагаанда анализ хийдэг. Анализ хийгээд энэ нь болсон байна, энэ нь болоогүй байна. Одоо бид нар ингэх ёстой гэж цаашдынхаа чиг хандлагыг тодорхойлж өнгөрсөн дүгнэлт хийдэг. Тэгвэл яг тэрнтэй адилхан бид нар өөрсдөө бас анализ хийх ёстой. Тэгэхээр 2026 оны эхлээд 6 сар болсон байна. Тэгэхээр 6 сарын хугацаанд та юу хийж чадаагүй? Яг одоо энийг суугаад цаасан дээр бичээрэй. За 1 өнгөрсөн 6 сарын хугацаанд анализ хийнэ. За 2 дахь бид нарын хийх ёстой зүйл дараагийн 6 сард юу хийх тухайгаа бичнэ. Өөрөөр хэлэх юм бол он дуустал 12 сарын 31-ний хүртэл би жилийн дараагийн хагаст би ямар юу хийх вэ? Ямар зорилго тавих вэ гэд өөртөө тухайн жилдээ хийх 3 зорилго тавина. Тэгээд мэдээж тэр зорилготой хүрэх зорилтуудаа бичнэ гэсэн үг. Тэгэхээр 3 том зорилго бичнэ гэсэн үг. За энэ бол бид нарын хийх 2 дахь алхам. За 3 дахь алхам маань нар мандах үед 10-аас 20 минут тайван нарны энергийг аваад суугаарай. Одоо Монголд одоо харьцангуй дулаахан болж байна. Тийм учраас гадаа гараад, богд ууланд гараад, эсвэл та хөдөө байгаа бол хөдөө тэ цаахан ус руугаа гарч байгаад 10-аас 20 минут нарны элч рүү хараад тайван суух хэрэгтэй. Энэ үед бид нар тэр одоо нөгөө оргил үе дээрээ ирсэн байгаа тэр нарнаас маш гоё энергийг авч чадна. Энийг заавал хийгээрэй. Энэ бол биднэрт маш сайхан энергийг өгнө. Энерги бол маш чухал. За ингээд сонсоод өнгөрч болохгүй манайхаа энийг заавал хийх хэрэгтэй. Одоо бүх зүйл энерги гэдэг байгаа тийм. Бүх зүйл энерги. Таны энерги ямар байна? Таны амьдрал тийм байна. Тийм учраас бид нар энэ бүгдийг юуны төлөө хийгээд байгаа юм? Өөрийнхөө төлөв байдал, өөрийнхөө состояние тийм. Өөрийнхөө энергийг дэвшлүүлэхийн тулд бид нар эдгээр зүйлүүдийг хийгээд байгаа гэсэн үг. За тийм учраас та нар маань саяных зүйлийг хийх нь. За дөрөв дэх зүйл нь болохоор хамгийн чухал зүйл healing part буюу өөрийгөө эдгэх зүйлийг заавал хийнэ. Тэгэхээр ерөөсөө алдаж болохооргүй өөрийгөө эдгэх өдөр. Тэгэхээр өөрийгөө эдгэх өдөр гэхээр яах юм?
таны өнгөрсөнд олж авсан, бага наснда олж авсан өнөөдрийг хүртэл хойшлуулад явж байгаа тий. За нэг цаг нь болохоор тэгэндээ нэг бясалгалд явандаа, нэг йогод явандаа, нэг өөртөө ховсын эмчилгээ авандаа, нэг өөртөө сэтгэл зүйчдэр очиндоо гэд бодоод явж байгаа тэр зүйлийг өнөөдөр хийх хэрэгтэй. Ерөөсө тохиромжтой цаг гэж байдаггүй манайханд. Бид нар өөрсдөө боломжийг бий болгоод хийх хэрэгтэй. Ялангуяа ийм өндөр vibration хэлбэлцэлтэй, өндөр энергитэй өдрүүдэд цэвэрлэгийг заавал хийх хэрэгтэй. Бид нар мэдэн штэ. Цагаан сар болохоос өмнө бид нар гэр орноо цэвэрлээл, тэ цонх монхоо угаагаал, хаалга үүдээ цэвэрлээд ингээд хийдэг. Цэвэрлэгээгүйгээр ерөөсөө бид нар альва нэг өөрчлөлтийг хүлээж болохгүй. Тэгэхээр энэ үлдэж байгаа 6 сардаа ч гэсэн бид нар цэвэрлэгээгүйгээр орж болохгүй. Тэгэхээр цэвэрлэгээ гэдэг маань юу хэлээд байгаа вэ гэвэл арай өөр төрлийн цэвэрлэгээ. Өөртөө байгаа өнөөдрийг хүртэл арилгаж чадаагүй үүрээд явж байгаа, өөрөө мэдээд мэдэхгүйгээр далд хумсартаа үүрээ дагуулад явж байгаа тэр айдсуудыг, тэр гомдлуудыг бүгдийг та одоо мэрэгчлийн чадварлаг хүнтэй тусламжтайгаар арилгуулах хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол хэрэг мөнгө төрөнийх нь боломжинд байгаа бол танд боломж байгаа бол ер нь боломжийг өөрөө бий болгоод ховсын эмчилгээнд орох хэрэгтэй. Яагаад гэвэл ховсын эмчилгээ маань танд өнгөрсөнд авсан айдас, өнгөрсөнд авсан гомдол, үзий ядалт, трама, бага насны трама, гэмтийн сэтгэл зүйн цочролтэй, гэмтэл, сэтгэлийн гэмтэл гээд эдгээр зүйлүүдийг маань устгаж өгдөг, арилгаж, энерги маань цэвэрлэж өгдөг маш чухал зүйл. Тийм учраас энэ одоо энергийн өндөр давтамжтай өдөр амжиж цаг аваад ховсын эмчилгээнд орж өөрийнхөө одоо нөгөө гомдлуудыг, айдсуудыг харилцуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл идэрэл healing чухал. Healing маш чухал. Тэгээд зарим хүмүүс маань яг ингээд энэ эдгэрэх гэдэг зүйл дээр өөрийнхөө сүйдвэртэйг ажиллах гэдэг өмнөх видеон дээр ч гэсэн ярьлаа тий. Яаж өөрийнхөө сүйдвэртэйг ажиллах вэ? Яаж өөрийгөө эдгээх вэ? Яаж өөрийгөө сүнслэг төвшөнд өөрийгөө ангааж одоо тэр сайхан орчлон ертөнцийн энэ хязгааргүй орчлон ертөнцийн эд баялаг, эрх чөлөө, хайр, харилцаа гэдэг зүйлүүдийг авах уу? Энэ боломжууд бол квант талбарт бол байгаа. Бид нар өөрсдийнхөө энергийн түвшинтэйгээр өөрийнхөө энергийнхаа хэлбэлцлэр одоо шүүрж авдгийг бид нар одоо ойлгочлаа тий. Зөндөө ярьлаа. Зөндөө тэр талаар мэдээллүүдийг одоо ярьж байна. Тэгэхээр энийг бол ойлгочлаа. Тэгэхээр одоо бид нар энэ зүйлийг авах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр өнгөрсөн видеон дээр та нар маань үзээгүй бол үзээрэй. Өнгөрсөн видеон дээр би яаж өөрийнхөө сүйдвэртэй талтайгаа ажиллах вэ? Өөрийнхөө бага наснд авсан тэр шархаа одоо нөгөө нэг яг юуны хэлээр ярих юм бол эмнэлгийн хэлээр ярих юм бол нөгөө биеийн дээр байгаа шархыг ингээд лентментээр эдгэхгүйгээр идэ буглаагийг гаргахгүйгээр ингээд дээрэс нь таглаад тавьцсантай адилхан. Тэгэхээр та хэрвээ өөрийнхөө биеийнхээ шархыг ерөөсөө тэр идэ бэрийг гаргахгүй цоолохгүйгээр ингээд дээрэс нь лент наагаад байвал энэ томорно гэхээс биш багсахгүй шүү дээ. Яг тэрнтэй адилхан өөртөө байгаа сэтгэлийн шарх, айдас, гомдол, үзий ядалт за та ихэнх хүмүүстэр аав ээжтэй гомдсон гомдол байдаг. За яг нүүрэн дээрээ бол ярнаа тий би аав ээжтэй гомдохгүй юу гэж хүн өсгөж торнсон аав ээжтэй гомддгийг ингээд ярнаа. Гэхдээ яг үнэндээ маш олон хүний өнөөдөр амжилтанд хүрч чадахгүй байгаа. Маш олон хүний өнөөдөр амьдрал дээр нь ирж байгаа асуудал бэрхшээл нь тухайн хүний аав ээжтэй гомдсон гомдлоос болж байгаа. Тэгэхээр трийгээ тавьж явуулахгүйгээр трийгээ эмчлэхгүйгээр өөрөө аяндаа зүгээр болтгоо. Би дахиад хэлье. Аав ээжээсээ авсан шархыг бага наснда авсан шарх трама гэж ярьдаг тийм. Энэ өөрөө аяндаа зүгээр болохгүй. Та 80 нас хүрсэн ч 60 нас хүрсэн ч өөрөө зүгээр болохгүй. Тэгэхээр манай Voice Academy дээр одоо 60 настай өөрөө эмээ болчихсон 3-4 ачтай гэж ирж байгаа. Тэгээ энэ хүн ховсын эмчилгээнд орохдоо би ээжтэй гомдсон гэж ярьж ирсэн. Тэгэхээр энэ ч одоо цаг хугацаа хэрвээ эдгээдэг байсан бол одоо 60 настай хүн одоо тэртээ 7 наснда аав ээжтэй гомдсон гомдлоо 60 настай гэхээр чинь 53 жил тээж явсан ба штэ. 53 жил хэрвээ тэр өөрөө идэгдэг байсан бол хангалттай идэхийг хугацаа тийм үү. Тэгвэл энэ бол өөрөө зүгээр байж аваад идэгдэгвэ гэдгийг нотлогоо. Тэгэхээр аяндаа зүгээр болчихно. Одоо тэгэл тэгж байгаа зүгээр болчдгийн стресснээс өөрөө тэг явж байгаа гардгийн гэж битгий өөртөө тийм хөнгөө хандаараа өөрийнхөө сэтгэлд болохгүй байгаа асуудлуудыг заавал одоо
одоо шийддэг гэж өөрийгөө хайрладаг нэг нь байгаарай. Тэгхгүйгээр зүгээр одоо ингэж яагаад өөрөө зүгээр болчт юм аа. гэж болохгүй гэсэн. Тэгэхээр эдгэрэл маш чухал. Өөрийнхөө сүүдэртэй талтайгаа ажиллаж бид нар дараагийн түвшинд гардаг байгаа. Энерги сайтай явна. Яг л тэр сүүдэртэй тал маань бидний нөгөө энергийг аягүй сорж бид нарын одоо мөнгө олоход, хайрлахад, амжилтанд хүрэхэд зарцуулдаг энергийг үзий адалт, гомдолт, айдас гэдэг зүйлүүд сороод ингээд тэр зүйлдээ зарцуулаад тахаар биднэрт нөгөө амжилтанд хүрэх мөнгө олох энерги байхгүй юу? Мөнгө олох тэр энергийг зарцуулаад ингээд хүмүүс үүнийг мэдрэхтэй би орноосоо босмооргүй байна. Би ерөөсөө гэрээсээ гармааргүй байна. Хинтээ ч уулзмааргүй байна. Хаашаа хаа нэгэн газар алгуулмаар байна тий. Одоо хизээч сэрхгүйгээр унтмаар байна гэсэн янз янзын мессежүүд манайх авдаг. Авдаг шүү бүр хүмүүс тэгж бичдэг. Тэгэхээр энэ бол одоо мэдээж хэрэг өөдсөн нэг нь сүлж аргалтай байгаа нэг нь ингэж бичихгүй шүү дээ. Энэ бол үнэхээр аргаа бараад ингэж мессеж бичиж байгаа. Тийм учраас өөртөө хайртай бай. Өөрийгөө эдгэн гэдэг бол нэг мөнгө үрээд байгаа эсвэл нэг одоо заавал нэг сэтгцийн өвчтөй хүний хийдэг ажил биш. Энэ бол хүн болгоны хийх ёстой. Өөрийгөө анхаардаг, өөрийгөө хөгжүүлдэг, өөрийгөө дараагийн түвшинд хүргэдэг, өөртөө анхаардаг, сэтгэл зүйтэй анхаардаг, өөрийгөө хайрладаг хүний үйлдэл. Тийм учраас энэ эдгэх гэдэг партиг ерөөсөө зүгээр өнгөрч болохгүй. Хүмүүс болохоор ихэвчлэн нөгөө нэг өөрийнхөө юм сэтгэл зүйн одоо хэцүү байдлыг, сэтгэлээр унсан байдлыг ийм нөгөө нэг юм одоо нөгөө юугаар тэ шоугаар төр зүрийн тайлхарлаар, төр зүрийн шоу, цэнгийн, төр зүрийн маазрал тэ хошин төр зүрийн юм хошин шогийн инээдэр дарахыг хичээдэг. Тэгэхээр энэ нөгөө даравч талтай нь боловч бултай нь гэдэг шиг л юм болно. Тэгэхээр энийг эдгэх хэрэгтэй. Зүгээр эндээсээ биш бүр гүнээсээ эдгэх хэрэгтэй. Тэгэхээр ялангуяа энэ маань 6 сарын 21-нд маш холбогдно. Ягаад гэвэл наран сүлжээ хүрд маань бидний одоо хүйсний нүхнээс дөрвөн одоо хуруу дээр байрладаг наран сүлжээ хүрд. Тэгэхээр наран сүлжээ хүрд маань өөрөө бидний гомдол айдастай харьяалагддаг. Бидний гомдол үзий адалт айдас наран сүлжээ хүрдэн дээр очиж хоримтлагддаг. Бид нар хүнд гомдоод олон жил яваад ах тусам бидний нөгөө нэг наран сүлжээ хүрдний тод шар өнгө улам бүдэг болж зөв тишээ хийх хэрэгтэй байсан бол буруу тишээгээ эргэж эхэлдэг. Ингээд нөгөө гэрлэн бүдгэрч эхэлдэг. Ингээд бидний энерги унж эхэлдэг. Тийм учраас энэ 6 сарын 21-ний өдөр энэ наран сүлжээ хүрдийг маш сайн идэвхжүүлэх хэрэгтэй. Энэ өдөр бид нар одоо өөрийгөө эдгэх хэрэгтэй гэсэн. За дараагийн нэг зүйл нь болохоор талархал хэлэх хэрэгтэй. Одоо бид нар өглөө түрүү ярьлаа шүү дээ. Өглөө эрт босоод одоо богд ууландаа ч юм уу гараад нар мандаж байгаа үед нарны энергийг аваад одоо 10-аас 20 минут зүгээр сууна гэдэг тийм. Ингээд доторлуугаа төвлөрч сууна. Энэ үедээ талархал хэлэх хэрэгтэй. Тэгэх юм бол бид нарт одоо маш сайхан одоо амжилт болж өгнө. Тийм учраас талархал бол бидний энергийг өсгөдөг хамгийн хүчтэй зүйл. Бидний хэлбэлцлийг өсгөдөг маш чухал зүйл. Байгаадаа талархах болгонд байхгүй бүхэн ирнэ. Байгаадаа талархах хэрэгтэй. Өнөөдөр амьд яваадаа харж байгаадаа хоёр гар хоёр хөл маань байгаадаа амьд сэрүүн байгаадаа ахаад л нэг сайхан өдрийг харах одоо харах нүд хувь тавилан заяасанд талархах хэрэгтэй. Энэ бол бид нарыг дараагийн шатанд авчирна. За 4 дахь зүйл нь бол талархал хэлэх. За 5 дахь зүйл нь болохоор байгальд алхах. Ингээд мэдээж бид нар одоо ууланд гарцсан бол тэгэл 10 минут суух гэж ууланд гарахгүй шүү дээ. Тэр учраас богд уул руугаа явган гараад явган ирэх. Ингээд нэг цагийг зориулах хэрэгтэй. Нэг цаг. Тэгэхээр ганцхан маргааш өглөө нар мандах үед ууланд гараад нарлуу харж 10-аас 20 минут суугаад талархлаа хэлээд ингээд алхаад буугаад утас одоо сошиал медианаас хол ингэж нэг цагийг өнгөрөөх нэ. Маргааш угаасаа бүтэн цаг удаа таарч जैन тий. Бүр азтай тэгж таарч जैन. За дараа нь одоо хурж ирээд өөрийгөө өнгөрснөд тавьж явуулна. Ховсын эмчилгээнд орно.
өнгөрсөнд авсан гомдол, үзий адалт, айдас тэр зүйлүүдийг ажиллаад энерги цэвэрлэнэ. Өөрөөр хэлэх юм бол нөгөө бид нар гэртээ ирээд гэрээ цэвэрлэдэг шиг өөрийгөө цэвэрлэнэ. За ингээд өөрийгөө цэвэрлсэний дараа бид нар өнгөрсөн 6 сард түрүүн хэлсэн те өнгөрсөн 6 сарын 1 сарын 1-ээс 6 сарын 20 хүртэл ямар зорилгоод биелсэн, ямар нь биелээгүй, ихэвчлэн та ямар мэдрэмжийг мэдэрч байв. Ихэвчлэн уйтгар гоногтай байв уу? Ихэвчлэн одоо жаргалтай байв уу? Аз жаргалтай байв уу? Баяр баясгалантай байв уу? Гонигтай байв уу? Ямар мэдрэмжийг мэдэрч байв. Тэдгээрийг бичнэ. Дараа нь ирэх 6 сар хамгийн том 3 зорилгыг бичнэ. Ирэх 6 сар буюу 6 сарын 21-ээс 12 сарын 31-ний хүртэл юу хийсэн байх вэ гэдэг энэ 3 том зорилгыг бичин доор нь зорилтуудаа бичиж болно. За ингээд дууссаны дараа цэвэрлэгээ хийлээ, ховсын эмчилгээнд 1 цаг хорлоо, өнгөрсөндөө анализ хийлээ, ирээдүйдээ анализ хийлээ. Үүний дараа бясалгал хийнэ. За ингээд YouTube-ээс дурын нэг бясалгал хийж болно. Хүүхэд насны бясалгал бас хийж болно. Дотоод хүүхдэд сонсох бясалгал хийж болно. Энергийг дээшлүүлэх бясалгал хийж болно. 7 хүрдээ нээх бясалгал хийж болно. Ямар ч хийж бясалгал хийж болно энэ таны сонголт. Ямар ч бясалгал хийсэн бэ? Эдгээр зүйлүүд бидний сайхан сэтгэлийг онгойлгож, энергийг, давтамжийг дээшлүүлж өгдөг байна. Тийм учраас маргааш ерөөсөө одоо сөрөг зүйлүүдээс хол байна гэсэн үг. Жишээлбэл хов ярих, хүм муулах, хэрэлдэх, маргалдах, тэ? Худлаа ярих, хулгай хийх, магадгүй гэдэг зүйлүүдээс хол байх хэрэгтэй. Тэгээ болж игэл бас хандив өгвөл сайн. Одоо тий янз бүрийн тийм төрийн бус байгууллагуудын юуг мэддэг бол одоо хаягуудыг мэддэг бол дансуудыг мэддэг бол тийшээгээ данс өгөөд данс руу нь одоо хандив өгнө. Гэхдээ энийг зарлахгүй гэр хийн. Зарлахгүй. Ерөөсөө би одоо нөгөө нэг өөрчлөгдөж байна манай хаан хүй хай би одоо хандив өгж байна хүй хай эсвэл би хандив өгчлөө ерөөс зарлахгүй. Ерөөсөө л биднэрт нэг баримталдаг чухал зүйл байдаг. Бусдад тусалснаа март. Хэрэг та бусдад тусалсан бол тий одоо ядарч яваа нэгэнд тухайн үед тус болсон бол түүнийг шууд тэр даруйдаа март. Тэр маань орчлон ертөнцөөс танд хэд нугалагдаад ирнэ. Хэрвээ та танд хэн нэгэн хүн муу юм хийсэн бол түүнийг бас март. Тэгэхгүй мартахгүй ингээл одоо тэр надад ингэсэндээ тэгсэндээ гэж яваалах юм бол энэ таныг өвчлөөж таны энергийг унгаана. Тийм учраас март. 3 зүйлийг март гэж хэлдэг. Түүний нэг нь хүнд ямар нэгэн тус хийсэн бол түүнийг март. Хэн нэгэнд гомдсон бол, хэн нэгэн танд муу зүйл хийсэн бол түүнийг март. Ойлгож байна манайхаа? Тэгэхээр би доор одоо энэ description хэсэг дээр би өөрийнхөө пэйжийнхаа линкийг үлдээгээд явна. Тэр пэйжээр холбогдоод түрүүний дээр эдгэрлийнхаа хэсгийг цаг аваад манай дээр Орос ховсчинч байгаа, Монголч байгаа цаг аваад ороорой. Мөн дээрээс нь ганцаарчилсан хөтөлбөрт орж ер нь би ингэж ганц өдөр одоо тэ энергийн давтамжтай ганц өдөр юмаа хийгээд үлдээхгүй ер нь би ингээ өөртөө ажилламаар байна. Өөрийгөө олмоор байна. Өөрийгөө эдгэмээр байна. Өөрийгөө зарчимтай болгомоор байна. Өөрийгөө одоо тий сайн талаас нь ингэж одоо нөгөө хичээлмээр ингэж бодож байгаа хүмүүс байх юм бол бас надтай холбогдоод ийм хөтөлбөрт хамрагдаж болно. Одоо нөгөө тамирчин хүмүүс яг нөгөө нэг фитнес яваад л ингээд хичнээн сар хичээллээд өөртөө хичээлдэг шиг бид нар энэ сайхан амжилтуудад хүрэхийн тулд бид нар өөрийгөө зам байдлыг өөрчлөхийн тулд бид нар өөрийнхөө зуршлыг өөрчлөхийн тулд энергийг өөрчлөхийн тулд орлогыг өөрчлөхийн тулд бид нар өөртөө ажиллах хэрэгтэй. Бид нар өөрийгөө өөрчилсөн цагт амьдрал өөрчлөгдөнө. Үүнийг бурхан биднэрт хэлсэн байгаа. Та өөрийгөө өөрчлөх юм бол би таны хувь тавиланг өөрчилнө гэж байна. Бидний хувь тавилан бидний зан чанар. Бидний зан чанар бидний хувь тавиланг бүтээдэг. Бидний
зан чанар юу бүтээгээд байгаа юм? Бидний үйлдэл буюу зуршил бүтээгээд байгаа. Зуршлыг юу бүтээгээд байгаа юм? Бидний үйлдэл. Үйлдэлийг юу бүтээгээд байгаа юм? Бидний identity буюу бидний өөрийгөө харах үйлдэл, харах үнцэг. Жишээлбэл бид нар өөрийгөө би нэг одоо ийм өөртөө итгэлгүй, би нэг ийм увайгүй, арчаагүй амтэн юм а гэж өөрийгөө дүгнэх юм бол бидний үйлдэл автоматар тийм байна. Угаасаа намайг хүн ямар тоох биш. Угаасаа ямар би сайн хүн биш. Тийм би муу хүн. Тэгээ яасан. Тийм би муу хүн гэдэг зүйлийг яг ингээ баталж байгаа юм шиг үйлдэлүүдийг гаргадаг. Эсэргээр танд намайг хүн болгон хүндэлдэг. Би айгүй attractive те, би айгүй хайр татсан, би хайрлагдсан, би хайр татсан. Надад хүн болгон дуртай, намайг хүн болгон баярлуулдаг, надад хүн болгон одоо сайхан ханддаг гэсэн тийм identity буюу тийм одоо өөрийгөө тодорхойлох харах үнцэг байх юм бол таны үйлдэл тийм байна. Та хүн болгонд туслаад, хүн болгонтой ээлдэг зөөлөн харьцаад, хүн болгонтой ингэн. Тэгэхээр энэ бидний одоо харах үнцэгтэй тэрнээс бүх зүйл. За тэгээ энэ харах үнцгийг өөрчлөхийн тулд бид нар ер нь энэ өөртөө байгаа травмануудыг, өөртөө байгаа болохгүй байгаа амьдралд өнөөдөр одоо ирж байгаа бэрхшээлүүдийн одоо 98% нь таны аав ээжтэй гомдсон гомдлоос үүдэлтэй. Тэгэхээр хүмүүс айгүйх эсэргүүцдэг. Бидний дотор ингээд эсэргүүцэл гэдэг юм айгүйх явдаг. Сапратэрнэ да. Энэ яадаг вэ гэхээр үгүй шүү дээ. Би аав ээж хоёртой юу гэж гомдох уу? Би түрүү хэлсэн те. Өсгөж хүмүүжүүлсэн аав ээжтэй гомдно гэж юу байдгийг. Тим хүн гэж юу байдгийг. Аав ээж хоёр чинь чамд сайн сансан болохоос биш гээд ингээд бид нар логикоор тэгж ярина. Манайхаа логикоор тэгж худлаа ярина. Тарих бол дандаа худлаа ярина. Тарих бол юмыг дандаа худлаа дүгнэн. Тарих бол таны дайсан болчиход байгаа өнөөдөр. Таны өнгөрсөнд дүгнэлт хийгээд өнгөрсний амьдралыг чинь дахин авчираад өгөөд байгаа зүйл таны даалт хумсаа буюу таны тарих. Тэгэхээр тархинд заримдаа бид нар чи дугаа бай те shut up гэж хэлж болно. Ягаад үрийн заримдаа худлаа ярьдаг. Тарих. Та бид нарыг ингээд өсөй хөгжий маргаашаас эхлээд турыг одоо маргаашаас эхлээд англи хэл сурыг одоо фитнест явъя гэхээр дандаа залхуурлын шалтгаыг олж ирдэг, зөрчилддөг. За чи яах юм бэ? Ядраа штэ өнөөдөр амарчих гэд. Зарим хүмүүс ингээд ховсын хэмжээлгээний төлбөрөө төлөөд цагаа аваад ороод ирэнгүүт орж ирэхийн өмнөхөн за яв интернетд тасарчдаг. Энэ юу болж байгаа вэ? Таны дотоодод эсэргүүцэл болоод байгаа. Өөрөөр хэлэх юм бол та ховсын хэмжээлгээнд орох юм бол та тэр гомдол, айдас бүх юмаа цэвэрлээд тавьж явуулах гэдэг шүү дээ. Өнгөрсөнд авсан бүхэл одоо нөгөө хар бараан, бүхэл трама, бүхэл хар сөрөг юмнуудаа явуулах гэдэг. Тэгэн гоо таны дотор таны даалт хумсар шинжилэлт дургу түүнийг аюул гэж хаадаг учраас энэ зүйлээс таныг хамгаалаад зүг зүгээр байжснаа тог тасарчин. Интернет тасарчин. Зүг зүгээр яг ховсонд орохын өмнөхөн та айн эсвэл за боли энэ мөнгө одоо ингээ мөнгө маань дэмий өнгөрчүүл яах юм? Яшиг боли. Ингэснээс энийг одоо юу гэдэг энэ хүнсээ аваад намаа ороод E-mart ороод хүнсээ авчи яшиг. Энэ айгуул худлаа байж магадгүй. Онлайнаар ховстон гэж юу байдгийг. Тэгээ үр дүн гарахгүй. Эдгээр зүйлүүд маань таны дотор байгаа таныг өсгөхөд хөгжөхөд таныг одоо нөгөө өөрийнхөө энэ сөрөг бүх зүйлээ цэвэрлэхэд эсэргүүцэл үүсгэж байгаа гэсэн. Тэгэхээр энэ эсэргүүцлийг үгэнд нь ороод за тгий гэдэг юм бол хязгаарч хөгжихгүй, хязгаарч өсөхгүй, хязгаарч цэвэрлэгдэхгүй. Жишээлбэл одоо нөгөө та өвлөө босоод гүймээрээдэг. Гүйхгүй бол одоо баян өөрөө одоо нөгөө амар амгаланг тав тухтай зүйлийг сонгоол өвлөө ерөөсөө гүйхгүй байгаадах юм бол та нөгөө өөрийгөө биеэ хөгжүүлнэ, турн барина гэсэн зорилготой хүрэхгүй. Яг тэрнтэй адилхан таны дотор ийм саад бэрхшээлийг олж ирээ таныг айлгаал чи ховтноос гарахгүй бол яах юм? Чи ганцаараа байгаа штэ. Чи сэрхгүй бол яах юм? Тэгээ энэ бүгд худлаа. Тэгээ ийм зүйлүүдийг танд ингээ өгөөд айлгаад авангад тэрэндээ одоо эвлэрэл яшиг нэрээд их юм шиг байна гэдэг ингээд ингэчих юм бол та дотоод зөрчилдөө дарагдаад түүнийхээ өвөнд ороод ингээд нөгөө өсөлт хөгжөлт гэдэг зүйлдээ хоёр гараа өргөд бууж өгсөн гэсэн. Тэгэхээр ингэж болохгүй тий. Бид нар амьдрал бууж өгөх зүйлүүд байдаг. Гэхдээ өөрийгөө өсгөхөд, хөгжүүлэхэд, амжилт руу явхад, өөрийгөө эдгээхэд бууж өгнө гэж байхгүй. Үүнд заавал хийх хэрэгтэй. Өөрийнхөө сүүтрийг
травмаг эдгэх хэрэгтэй. Ялангуяа ийм өндөр хэлбэлцэлтэй, өндөр энергитэй өдрүүдийг ерөөсөө зүгээр өнгөрөөж болохгүй. Энгийн өдрүүдээс хэд дахин хүчтэй байдаг манайхаа. Та 6 сар бясалгал хийх энергийг 6 сарын 21-нд ганцхан өдөр авна. Тэгэхээр энэ өдөр яаж хийгээд ганцхан өдрөө өөртөө мацаг байр гэдэг маань хэрүүлээс, маргаанаас, хүм муулахаас детокс, өөрийгөө цэвэрл, өөрийгөө холдуул, утаснаас, сөрөг зүйлээс, интернетээс, сошиал медиагаас. Тэгэхээр ойлгомжтой тайлбарласан байх гэж бодож байна. Тэгээд та нар маань маргааш 6 сарын 21-нд одоо энэ миний өнөөдрийн хийсэн зөвлөдүүдийг бичиж аваад заавал хийгээрэй. 6 сарын 21 бол хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө, хамгийн өндөр нарны энергитэй өдөр. Тийм учраас таны хүсэл мөрөөдөл бэлдэг, юу хүсэн 9 цагаан хүсэл маань бэлдэг ийм сайхан өдөр байгаа. Тийм учраас та нар маань өөрийгөө эдгэж өнгөрсөн давсан айдас, гомдол, эргэлзээ, сөрөг зүйлүүдээ бүгдийг өнөөдөр тавьж явуулна. Биднэрт маргааш гэж ерөөсөө байхгүй, дараа сард маргааш гэдэг ойлголтууд ерөөсөө байж болохгүй. Тийм учраас яг өнөөдөр энэ бичлэгийг сонссон даруйда манай Voice Academy руу холбогдож цаг аваад өөрийнхөө сөрөг айдас, гомдол бүх зүйлээ мэрэгжлийн хүнэт тусламжтайгаар арилгуулаарай. Энэ өөрөө арилгаж чадахгүй. Өөрөө та үнэхээр 10 жил одоо сэтгэл зүйч төр очиж яваа хүн биш л бол та өөрийгөө эдгэж чадахгүй. Биднэрт бие өвдсөн ч гэсэн бид нар эмч хүн эмч чинь ч гэсэн өөрийгөө эмчилж чаддаггүй шүү дээ. Тэр тэгсэн нэг эмч хэрэгтэй. Яг тэрнтэй адилхан та өөрийгөө эмчилж чадахгүй. Энэ бол зүгээр л өөрийгөө хуурж байгаа зүйл. Тийм учраас мэрэгжлийн хүнэт тусламжтайгаар та өөрийгөө эдгэн. Өөрийгөө эдгэн. Гэхдээ мэрэгжлийн хүнэт тусламжтайгаар эдгэн. Үнэ бити мартаарай. Тэгээд та юу ч хийхгүй бол юу ч өөрчлөгдөхгүй. Зүгээр л хэвтээд за тийм гисээ өнөөдөр тийм энергитэй өдрийн гисээ ингээд хэвтээд үйлдэл хийхгүй бол юу ч өөрчлөгдөхгүй. Тийм учраас яг одоо заавал үйлдэл хийгээрэй гэж хэлмээр байна. Ингээд 6 сарын 21-ний сайхан энергитэйгээ одоо нэгдээд онлайн хийгээд буюу энергитэйгээ нэгдээд өөрийнхөө юу сансан 9 цагаан хүсэлтэд хүрээд зорилгоод тодорхойлоод эх 6 сарда амжилт бүтээл, эрүүл мэнд, эд баялгаар дүүрэн байхын ерөөлийг дэвшүүлээд энэ удаагийнхаа бичлэгийг өндөрлөж байна. Та нар маань description хэсгээр байгаа пэйж хуудасаар дамжуулаад өөрийгөө эдгэх ховсын эмчилгээний цаг аваад ховсонд ороорой. Дараагийнхаа бичлэгийг үргэлжлүүлээд тур бай.